Нэг байна уу? За. Манай их нэ. За хэвлэлийнхэнтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Засгийн газар 2025 оны 10 дугаар сарын 15-ны ээлжид хуралдаанаа хийж дуусгалаа. Ингээд энэ хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн хурлаа эхлүүлж байна. За 2026-аас 2030 онд одоо эх 5 жилийн хугацаанд улс орны хөгжүүлэх үндсэн чиглэлүүд төлөвлөгөө өнөөдөр засгийн хурлаар хэлэлцэж танилцлаа. За өчигдөр ерөнхий сайд төсвийн байнгын ороо болон эдийн засгийн байнгын ороо мөн төсвийн зарлагын дэд хорооны удирдлагуудтай мөн улсын хурлын нэр хүч гишүүдтэй зөвшөөрсөн төрийн зарим албан агчид буюу эмч багш нар за мөн ахмадын тэтгэврийн хэрхэн нэмэгдэх талаар одоо саналаа сольж зөвшөөрлөлт хүрсэн улмаар энэхүү одоо зарчмын одоо байр суурь Монгол Ардын намын бүлгийн хуралдаанд орж танилцуулсан. За энэ хүрээнд өнөөдөр мөн засгийн хурлаар энэ асуудлыг хэлэлцлээ. Ингээд эдгээр мэдээллийн талаар та бүхэнд холбогдох сайд нар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Ингээд эхлээд тэргүүн шадар сайтыг урьж байна. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Монгол Улсын үндсэн хууль, хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын хуулийн дагуу 10 дугаар сарын 31-ээс өмнө улсын хуралд Монгол Улсын эх 5 жилийн хөгжлийн үндсэн чиглэлийг их хуралд өргөн мэдүүлэх хуультай. За энэ хүрээндээ засгийн газар байгуулагдсан цагаас хойш 100 хоногийн хугацаанд эх 5 жилийн үндсэн чиглэл дээр бас ажилласан. За өмнөх одоо 5 жилийн чиглэл бол 12 дугаар сарын одоо 31-ээр дуусгар болж байгаа. Ингээд 2026-аас 2030 он хүртэл Монгол Улсыг
хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг өнөөдрийн засгийн газрын хуралдаанд оруулж тус тогтоолын төслийг их хурлд өргөн мэдүүлэхээр тогтож байна. За энэ 5 жилийн чиглэлд нийцүүлж жилийн төлөвлөгөө баталдаг. За энэ 5 жилийн үндсэн чиглэлд нийцүүлж засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагддаг. Тэгэхээр 5 жилийн чиглэлдээ суурилсан төсөв төлөвлөлт хяналт мониторинг үргэлжлэх ёстой. За энэ утгаараа 2026-аас 2030 онд Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг бид 8 бүлэгтэйгээр хийж гүйцэтгсэн. За өнгөрсөн хугацаанд энэхүү 5 жилийн үндсэн чиглэлийн хүрээнд нийтдээ салбар бүрт нийт 14 хилцүүлгийг өрнүүлсэн. 644 бодит саналуудыг хүлээж авсан. Мөн шинжилгээ ухааны академийн 6 баг чуулган, шинжилгээ ухааны академийн салбар 2 академи, шинжилгээ ухааны академийн их чуулганы хуралдаанаар мөн энэ 5 жилийн үндсэн чиглэлийг бас зарчмын хувьд дэмжиж батлуулсан. Тэгэхээр өнгөрсөн 5 жилийн чиглэлээс гол зорилго ялгаа нь юу вэ гэхээр үр дүн зорилт хэмжих үзүүлэлтүүдийг хооронд нь уялдуулж ийн гэсэн. 5 жилийн үндсэн чиглэлийг дагалдуулаад хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг мөн их хурлд өргөн мэдүүлдэг. Энэ хөрөнгө оруулалтын хөтөлбөр бол 30 тэрбумаас дээш өртөгтэй нийт төслүүдийг тухайн салбарын үр дүнтэй нь харьцуулж иж их хурлд өргөн мэдүүлдэг ийм хуультай. За ингээд энэхүү 8 бүлэг бол нэгт хүний хөгжил, 2 хөдөлмөр ба орлого, за 3 соёл, 4 нийгмийн сайн сайхан, 5 эдийн засаг, байгаль орчин, засаглал, дижитал шилжилт, бүсийн хөгжил, өрсөлдөх чадвар гэсэн энэ 8 бүлэгт бол энэ 5 жилийн чиглэлийг ангилж байгаа. За тэгэхээр бид нийтдээ 10 үндэсний үзүүлэлт буюу олон улсын индексүүд, олон улсад хүлээсэн үүргээ биелүүлэх чиглэлээр шалгуур үзүүлэлтөд уялдуулсан. Хүний хөгжлийн индексээр хэдэн байр 5 жилийн дараа урагшлах уу? За эдийн засгийн эрхчлөөний индексээр манай улс хэдэн байр урагшлах уу? За бусад индексүүдээр хэдэн байр урагшлах вэ гэдгийг нь шууд тодорхой хэмжүүртэйгээр тавьж өгсөн. Ингээд үүнийг дагалдуулаад 34 салбарын үр дүнг мөн салбар бүр дээр тавьж байгаа. За 34 салбарын үр дүнг хэрэгжүүлэх чиглэлээр 40 төсвийн ерөнхийлөн захирагчийн үзүүлэлтүүдийг үр дүнгуудыг бас тавьж байгаа. Ингээд нийт 34 салбарын үр дүн, 10 үндэсний үр дүн, за ингээд мөн 200 гаруй хөтөлбөрүүд, ингээд хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүд хоорондоо бүгд уялдаж байна гэсэн үг. Тэгэхээр эдийн засгийн эрхчлөөний индексээр эхний 60 байранд орноо дэлхийн улсуудаа 5 жилийн дараа. Гэвэл жил болгоноор 2026 онд хэдэн байраар урагшлах юм? 2027 онд хэдэн байраар урагшлах юм бэ гэдгийг нь шалгуур үзүүлэлтүүд дээр нь бичээд энэ үзүүлэлтүүдийг хангахад тус яам төсвийн ерөнхийлөн захирагч ямар үр дүн гаргах юм бэ? Ямар хуулийг батлах юм? За жишээ нь эдийн засгийн эрхчлөөний индексийг урагшлуулахын тулд хувийн хэвшил бизнесийн орчин хэрхэн сайжруулах юм бэ гэдэг дээр яам болгон дээр үүргэжүүлж яах гэсэн үг. Ингээд эх жилээс бол бид нэр индикаторууд нь тодорхой учраас хангалтгүй гэдэг байдлаар яамдуудын ажлыг хэмжиж танаа яам энэ нэг хувиар үр дүн үзүүлсэн үү үгүй юу гэж. Тэрнээс үйл ажиллагааг нь үнэлдгээс ийхүү татгалзаж байна гэсэн үг. За ингээд энэ 5 жилийн үндсэн чиглэлийг бид нар захин платформ хөгжүүлээд иргэдийн саналыг их хурлын хэлцүүлгийн үеэр авч эхэлнэ. За ингээд мөн эх жилээс бол төсвийг орон зай өгөгдөл төр суурлаад тус газар сургууль хэрэгтэй юу, цэцэрлэг хэрэгтэй юу гэдгийг өгөгдөл төр суурлаад тооцоож болдог болсонтой адилхан 5 жилийн үндсэн чиглэлд нийцж байгаа эсэх, за жилийн төлөвлөгөө нь уялдж байгаа эсэх, тухайн салбар тухайн ажлыг ахиулсан уу эсэх дээр шууд үнэлгээг нь системээр автоматар өгөөд явдаг болохоор эх жилээс бол ингээд нэг олон тайлан мэдээлэл бэлтгээд за нэг форум арга хэмжээ хийснийг ингээд хавсаргаад энэ бол манай ажлын үр дүн гэж ингэж үнэлүүлдэг байдал бол зогсно. Тэгэхээр эх жилээс бол бид нар заавал байнгын ороонд ороод тайлангийн тавихтаа за энэ ажлуудын талаар дэлгэрэнгүй яриад байхдаа биш тус яам тус шалгуур үзүүлэлтэд хангасан хэсэгтэр хангалтгүй тэр байр ахиулсан уу, хуваар нэмэгдүүлсэн үү, эсвэл ирэмбэн урагшлсан уу гэдэг байдлаар хэмжинэ. Тэгэхээр өнөөдрөөс энэ засгийн газрын хурлаар албацсан төслийг бол бид нар олон нийтэд нээлттэй тавиад шалгуур үзүүлэлтүүд жил болгоноор нь яам болгоны үр дүн, төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүн,
та бүхэн одоо шууд харж үүн дээр үнэлт өгөх болцоотой болж байгаа. Ингээд эх 5 жилийн чиглэл бол хэмжиж болохгүй үр дүнтэй тодорхой цаг хугацаатай яг бодит индикаторуудыг тавьсан шинжилгээ ухааны үндэслэлтэйгээр одоо боловсруулж дууссан гэдгийг хэлье. За баярлалаа. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар танилцуулъя. За өнөөдөр засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын засгийн газар болон Казахстан улсын засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг дуулсын хурал руу хэлэлцүүлэхээр шилжүүлж байна. За энэ маань гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн нийгмийн хамгааллын асуудал байдаг. За энийг өнөөдөр засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэлээ. За дуулсын хурал дээр сойрхон батлах ажил үлдэж байна. За хоёр дахь асуудал маань цалин үлсний нэмэгдлийн асуудал байж байгаа. За багш эмч нарын цалин болоод мөн ахмад насны тэтгэврийн асуудлыг нэмэхээр асуудлыг судлахаар засгийн газраас холбогдох яамдуудад үүрэг өглөө. За өнөөдөр мэдээж хэрэг өргөн барьсан төсөв маань явж байгаа. За энэ төсвийнхөө одоо аль талд нь одоо шийдвэрлэх гарцууд байна гэдгийг судалж үзэх ёстой. За энэ маань урсгал зардал юм уу эсвэл хөрөнгө оруулалтын зардлуудаас асуу гэдэг асуудлыг мэдээж хэрэг улсын хурал маань эцэслэн шийдвэрлэх ёстой. За багш эмчнэр болон ахмад насны тэтгэврт нийтдээ 830 орчим тэрбум төгрөг нэмж шаардлагатай байна. За энэ маань одоо салбар болгоны одоо яамдуудын урсгал зардлаас тодорхой хэмжээнд одоо танах зайлшгүй шаардлага үүсэж байгаа. Жишээлх юм бол одоо манай гэр бүл хөтөлбөрийн нийгэм хамгааллын яам дээр хэрэгждэг хөтөлбөрүүдээс тодорхой хэмжээнд бууруулахаас бараагүй энэ нөхцөл байдлууд үүсэх магадaltaй. Гэхдээ энэ маань улсын хурал дээр эцэлн шийдвэрлэгдэх ёстой. За ахмад насны тэтгэврийн хувьд бол 8%-аар нэмэгдүүлэх асуудлыг одоо судалж шийдвэрлэх гэсэн байгаа. За 8%-аар нэмэгдүүлэхэд нийтдээ 490 орчим тэрбум төгрөг нэмж шаардлагатай гэсэн үг. За ингээд нөгөө хоёр салбар маань нийлээд нийтдээ 830 орчим тэрбум төгрөг нэмж шаардлагатай. За энэ асуудлаар сангийн сайд маань дэлгэрэнгүй ярих байна. За сайн байцгаана уу. За манай гэр бүл хөдөлмөрийн нийгэм хамгааллын яамны сайд маань одоо цалин дэвтэр тэтгэмжийн бодлогыг одоо засгийн газар дотор хариуцдаг энэ чиглэлийн сайд. За ерөнхий бодлого. За одоо яригдж байгаа боловсролын салбарын багш ажилтнууд, за мөн эрүүл мэндийн салбарын эмч эмнэлгийн ажилтнууд, мөн одоо тэтгэврийн талаар нэмэгдэх тооцоо судалгааны дүн хэллээ. Нийтдээ 831 тэрбум төгрөг. За энэ дүн маань өөрөө ер нь ямар хэмжээний дүн юм? За энэ нь одоо төсөв рүү яаж одоо жихэж орох боломж байгаа юм? За энэ талаар бид товчхон мэдээлэл. За тэгэхээр төсөв маань үндсэндээ ер нь 3 хэсгээс бүрддэг гэдээ ойлгочоор. 32 их найд. За 8 их найд нь хөрөнгө оруулалт. За 8 их найд нь эрүүл мэндийн даатгалын сан, нийгмийн даатгалын сан хоёр нийлээд 8 их найд болчихж байгаа. За цаана яг цэвэр урсгал зардал одоо 17 их найд. За энэ дотор чинь нөгөө одоо бүх яамдын үйл ажиллагааны зардал, за дээрээс нь одоо хүүхдийн мөнгө, байр ашиглалт гэдэг ерөөсө бүх урсгал зардлууд ингээ орцсон явж идэг. За тэгэхээр би өнөөдрийг хүртэл хэлсэн. Төсөв одоо дахиж задлах, цалин тэтгэмжийг нэмэх одоо төсвийн хувьд бол ямар ч боломж байхгүй. Нөөц боломж гэдэг зүйл байхгүй. Энэ жилийн өргөн барьсан төсөв маань маш олон хязгааруудыг одоо жилийн төлөвлөгөөндөө баригдаж одоо ягштал дүрмөө барьсан гэж ойлгоорой. Төсвийн өрөөний мэдээллийг сая бид 6 сарын 1-нд батлагдсан. За гэтэл бид эндээсээ дахиад бууруулж байгаа. Зардлаач бууруулж байгаа. 500 тэрбумаар бууруулж байгаа. Орлогоо сая 1.6 их найдаар бууруулж байгаа. Ингэж орж ирсэн төсөв. Өөрөөр хэлбэл одоо төсвийн тэлэлтийг хязгаарлаж, дотоодын бүтээгдэхүүнийг өсгөх, дотоодын бүтээгдэхүүнд эзлэх, хувийн хвшлийн хөрөнгө оруулалт, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүх боломжуудыг тавьж ингэж орж ирсэн төсөв. За харин одоо улсын хурлд өргөн баригдсанаас хойш сая Абубакир сайдын танилцуулсан цалин тэтгэмжийн асуудал одоо нийгэм даяар нэлээд хөндөгдөж байна. Улсын хурлын бүтцүүдээр мөн төсөв хэлцэх
өнөөдрийн хүртлийн процесс донд маш их яригдлаа. За гадаад одоо жагсаал цуглаандаа хүрлээ. За мөн одоо боловсролын байгууллагын, эрүүл мэндийн байгууллагын болон бусад үйлдвэр хүчний хэвлэлүүдтэй ерөнхий сайд одоо бүгднгийн одоо хүлээж авч за сайд нар оролцоод ингээд одоо хоёр талаасаа одоо жавлан нөхцөл байдлуудаа ярилцсан. За ингээд одоо аль болох цалин дэвтгүүр тэтгэмжийг нэмэх тал дээр одоо судлах үүргийг ерөнхий сайд маань өгсөн. За үүний дагуу өчигдөр Монгол Ардын намын бүлэг хуралдаж мөн тодорхой шийдвэр гарсан. За бүлгийн шийдвэрийн өмнө мөн энэ одоо байгууллагуудын салбаруудын яригдж байгаа цалин дэвтгүүр тэтгэмжтэй холбоотой асуудлаар их хурлын бүтцийн байгууллагуудтай мөн цуг суулаа. За үүнд одоо төсвийн байнгын хороо, төсвийн байнгын хороонд дэрэгдэх төсвийн хяналтын дэд хороо гэдэг. За мөн эдийн засгийн байнгын хороо. За эдгээр одоо их хурлын бүтцийн хороодын дарга нар удирдлагуудаа уулзаж ийм нөхцөл байдал байна. За хамгийн гол нь чинь нэгэн засгийн газраас гараа явуулсан улсын их хурал дээр одоо бүрийн эрхэн шийдэгдсэн байгаа. Энэ үед засгийн газар одоо яаж оролцох вэ? Яаж туслах вэ? Бид бол одоо жилийн төлөвлөгөө бусад бүх хуулийн хязгаар төсвийн тусгай шаардлагуудыг хангаад төсөө өргөн барьсан байж идэг. Энийг дахиж хөдлөх юм бол төрийн үйл ажиллагаа одоо тасалдах хэмжээнд хүртэл одоо эрсдэл үүснэ. За ийм учраас одоо яах вэ? Яаж тусах вэ? Яаж одоо төсвөө одоо буцааж нааш цааш одоо хугацаа алдалгүй. Та бүхэн мэдж байгаа тийм ээ 9 сарын 1-нд төсвөө өргөн барьчаад 45 хоногт хоёр дахь хэлцүүлгээ хийгээгүй байж байгаа. Өмнө нь бол 45 хоногийн дотор төсөв хилцээд дуусчдаг байсан. Одоо сар хүрэхгүй хугацаа үлдсэн. Бидэнд хугацаа байхгүй болсон. Тийм учраас яаралтай одоо улсын хурал дээр ажлын хэсгээ байгуулад за ингээд энэ цалин дэвтгүүр тэтгэмжийг яаж хөдлөх үү гэдэг дээр бид одоо тооцоол хийж тусалъя, хамтарч ажиллая гэсэн ийм байдлаар ярилцлаа. За тэгэхээр мэдээж одоо асуулт гарч ирнэ. Одоо өчигдөрхөн боломжгүй учраас одоо яах вэ? Тэгэхээр энэ 831 тэрбум төгрөг өөрөө төсөв рүү чихэж орохын тулд энэ төсөв дотор ямар нэг тийм нөөц боломж гэдэг зүйл байхгүй. Нөөц боломж гэдэг зүйл байхгүй. Маш их тансан төсөв. Нодлонгоос хойш энэ 4 их найдаар зардлан танагдсан төсөв байна. 2 удаагийн том толтол хийгдэ. Энэ төсөв дотор засгийн газрын төлөвлөгөөт ажил 2026 оны одоо жилийн төлөвлөгөө маш олон одоо үндэсний хөтөлбөрүүд маш олон гадаад зээл төлбөрийн одоо хуваарьт төлбөрүүд гээд ийм л зүйлүүд одоо арай хийж багтсан ийм төсөв байна. За тийм учраас энэ 831 тэрбум гэдэг маань нөгөө 17 их найдын урсгал зардлынхаа хэдэн хувь болох нь вэ? За одоо энэ 17 их найдаас чи бид нар хамгийн түрүүнд ерөөсөө хөндөж болохгүй одоо нэг зардал байна. Хүүхдийн мөнгө байна. Дэвтгүүр тэтгэмжээ бид нар нэмэгчээж дэвтгүүр тэтгэмжээ хасч болохгүй. За гадаад зээл төлбөрийн одоо хуваарь төлбөрүүдийг бид нар $1 хасах юм бол олон улсын одоо санхүүгийн зах зээл дээр Монгол улсын бид нар рейтинг унана. Гэх мэт ингэж явсаар байгаад ер нь хөндөж болох урсгал зардал маань ер нь 10 их найдаас ингэ доош ороод ирж байгаа. Хөндөж болох гэдэг маань өөрөөр хэлбэл одоо тооцоололоор нэг 10% хасж игд бүх одоо төсвийн ерөнхий загснараас хасж иж энэ хэмжээний зардал орон зай гарч ирнэ. Энэ бол тийм амар зүйл биш. Энэ тийм төвчж чадгаач зүйл биш. Өөрөөр хэлбэл төрийн үйл ажиллагааг 10% бид нар татна гэсэн үг. Хойшлуулна гэсэн үг. Багасгана гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ хэмжээгээр жилийн төлөвлөгөөнд орсон байсан хүрэх зорилт маань тэр 10 одоо хуваар санхүүжилтөнд дутна гэсэн үг. Ийм одоо хатуу бөгөөд ийм одоо хүнд нөхцөлд төсвийн эрхлэн загч нар салбарууд эргэжил ажиллах нэ. Ингэж ээж л бид одоо энэ удаагийн цалин дэвтгүүр тэтгэмжийг ямар өндөр өртөгтэйгээр одоо төсөв өргөн барьснаас хойш их хурал дээр хилцэх явцад одоо чихэж оруулах нь ийм л одоо сорилт бидний өмнө ирж байгаа юм. Тэгэхээр төсвийн эрхэн загч нар эдийг та бүхэн мэдж байгаа. Чин төрийн тэргүүнээс эхэл 10% үйл ажиллагааны зардал насагдах нь байна. Улсын их хурлын үйл ажиллагааны зардал бүгд хасагдана. 10% хасагдана.
Улсын их хурлын гишүүдийн үйл ажиллагааны зардал 10% асагт. Бүх яамны үйл ажиллагааны зардал 10% асагт. Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны зардал 10% асагт. Гэр бүл нийгэм хамгааллын яамны үйл ажиллагааны зардал 10% асагт. Нөгөө цалингаа нэмэгч байгаа боловсролын яамныхын үйл ажиллагааны зардал 10% асагт. Сангийн яамны үйл ажиллагааны зардал 10% асагт. Ингээд шатндаа бүх үйл ажиллагаа 10%-аар асагдана. Энэ бол нөөц боломж биш. Бид үйл ажиллагаагаа 10%-аар татж байна гэсэн үг. Хүрх зорилтод маань одоо санхүүжилт төлөвлөгөөний биелэлтэнд маань санхүүжилт 10% нөгөө талаараа дутнаа гэсэн үг. За ийм байдлаар одоо хатуу боловч заашгүй шаардлагатай ийм тулцсан зохицуултыг хийя гэдэг ийм одоо шийдвэрийг санал хүргэх шийдвэр шүү. Энэ бол одоо засгийн газраас гараа явцсан. Их хурлаар ажлын хэсэг байгуулагдана. Их хурлаар ажлын хэсэг байгуулагдаад зарчмын зөрүүтөө санал гаргахад ингэж цалингуудаа нэмий. Ийм зардлуудаасаа засгийн газар салбарууд, яамдууд одоо үйл ажиллагаагаа татж байна гэдгийг саналаа өргөхээр ийм шийдвэр гарлаа гэж ойлгоорой. За тийм. За тэгээд ингэн 831 тэрбум төгрөгөөр одоо шууд хэрэглэн дээр нэмэгдэх зардал. Хэрэглэн дээр нэмэгдэх зардал. Тэгэхээр нөгөө имтиаз хөдөлгөөж асуух баг. Хэрвээ бид нар зардлаа хасалгүйгээр шууд 831 төгрөгөөр нэмсэн бол инфляц 2% нэмэгдэнэ. 1.5-аас 2% нэмэгдэнэ. Харин энэ удаа үйл ажиллагааныхаа зардлыг, ангиллыг нөгөө ангиллаар сольж байгаа учраас шууд одоо инфляц дээр одоо нөлөөлөх сөрөг нөлөөлөл нь бол ер нь бол бага, маш бага тусна. За энэ талаар Монгол банкныхан та бас санал солилцсон. Тэгэхээр макро төвшөндөө бол одоо бид баланс алдах юм эрсд бол харьцангуй багатай. Өөрөөр хэлбэл зардлаа хасаад нөгөө зардал руу шилжүүлж байгаа учраас. За ийм зүйл байна. За тэгэхээр та бүхэн маань битгий ингэж бодороо одоо юу гэдэг төсөв дээр одоо сангийн яам, засгийн газар ийм нөөц барьж орж ирээд ингээд асуудал тулахаар улс төрийн асуудал тулахаар эсвэл гадаад одоо жагсаа цуглаан болохоор тэрийг одоо нөөц боломжоор зарцууллаа гэж ойлгож болохгүй шүү. Жилийн төлөвлөгөөт ажилласаа хөрөх зорилтыг санхүүжүүлэх тэр төсвөөсөө 10%-аар доор хаяж 10%-аар шүү. Ингээд татж байна гэж ойлгороо. Тэгээд энэ үйлдвэрчний хэвлэлийн байгууллагууд ч гэсэн энэ хүнд нөхцөлд бид бас ийм санаачлаг гаргаад ийм саналаа одоо улсын хурлд өргүүлэхээр боллоо засгийн газар гэдгийг бид ойлгоно баха гэж ингэж бодож байна. За одоо өстөө нөгөө хөдөрдөг цаг нь боллоо. Манай энэ төвийн бүсээр цас ороод эхэллээ. Өдийд орж байгаа цас бол энэ зодны дохио шүү. Одоо үлжөөндөө бууж амжаагүй баг. Үлжөөндөө бууж амжаагүй баг цасан дарагдаад мал тэжээлдээ орно, ийм эрт тэжээлдээ орно гэдэг бол энэ өвөл бол хүндэрхийн дохио. Тэгэхээр одоо ажилдаа ормоор байна. Төсвөө хилцмээр байна. Ажлын хэсгээ байгуулмаар байна. Энэ цалин бүндүүгээ ярмаар байна. Ийм зүйлүүд. За цалин өсөлттэй холбоотой асуудал ингээд. За хоёрдугаар асуудал оюу толгойн зээлийн хүүгийн асуудлаар өнөөдөр засгийн газар дээр бид одоо удаах ээлжид мэдээлэл өглөө. За ажил амжилттай урагшилж байна. За 8 сарын сүүлээр одоо байгуулагдсан ажлын хэсэг за ингээд төсөв ингээд олон ажлуудаа бас давхцаад явж байгаа хэдий ч одоо энэ ажил нэгч одоо алдагдаагүй ингээд явж байгаа шүү. Одоо яамдууд дээр дэд ажлын хэсгүүд байгуулагдаад, техникийн ажлын хэсгүүд байгуулагдаад дотроо одоо ажлынхаа тактикуудаа ярилцаад, одоо төсөөллүүдээ ярилцаад, одоо ямар зорилт төвшин рүүгээ хэдүүлээ чиглэж фокусаа хийх үү. Энд чинь хоёр ажлын хэсэг байгуулагдсан байгаа тийм ээ. Зээлийн хүү, онтрой. За мөн нийлээд бас ажлын хэсэг тактикуудаа ярьж байгаа зүйлүүд байгаа. За тэгээд одоо хилцээр эхлэегүй байгаа учраас бас нарийн детальчлан одоо бүгдийг ярих бас боломжгүй гэдгийг та бүхэн бас ойлгоорой. Бид ч одоо бас хилцээрт орох гэж байгаа улсууд тийм ээ. Шатар нөхөж байгаа улсууд маань одоо бүхий шатрынхаа нүүдэл нууц юм яриад байдгүйтэй адилхан ийм зүйл. За тэгээд ер нь хоёр талаасаа цаа талаасаа ч тэр манай талаас ч тэр энэ одоо зээлийн хүнд нөхцлүүдийг буулгах таата бөгөөд эрсдэл буурсан тийм цаг үед өнөөдрийн энэ одоо 7 жилийн ээлжид энэ орон зай цонх ирж байгаа гэж ойлгоорой. Монгол талаасаа бид нар зээлжих зэрэглэл сайжирсан. Зээлжих зэрэглэл сайжирсан.
За нөгөө талаас мөн хамгийн гол мессеж одоо нөхцөл байдал эрсдэл буурсан зүйл бол 18 оноос хойш оюутлын уурхай маань одоо 70 уурхай энэ үйл ажиллагаа маш амжилттай гэсэн. Технологийн дагуу одоо бол ухрах алхам байхгүй болсон. Тэгэхээр одоо төсөл зогсох ч гэдэм гацах сунжрах ийм эрсдэл огтоос байхгүй. За тийм учраас бид одоо хоёр талаасаа эдгээр нөхцлүүдэд тавиад за аль аль талынхаа одоо бас нөхцөл боломжийг сайжруулах, дээшлүүлэх энэ тал дээр одоо гэрээ хэлцээрээ хийе гэдэг дээр хоёр талаасаа ойлголцлоо. За бид 2 хоногийн өмнө хэлцээрээ одоо цаасаар биш, имэйлээр биш, бичилж нэг ширээний ард одоо тулж үргэлжлүүлье гэдэг хүсэлтэд тавьсан. За энэ хүсэлтийн одоо хариу маш ажил хэрэгч байдлаар шуурхай одоо өнөөдөр өглөө ирлээ. За загтал маань бол ер нь нэлээ бас хоёр талаасаа маш сайн одоо буултыг ойлголцъя, ажил хэрэгч байдлаар хэлцээрийн үр дүнд одоо гарна гэдэгт бид итгэж байна. Заасан хугацаанд бид ирж одоо хэлцээрээ бичилж одоо уулзахад бэлэн байна гэдгийг хэлсэн баг. За тийм учраас одоо 2018 оны нөхцөл софор дээр нэмэх 6.6. За манай Монгол улсын манай өөрийн одоо гадаад зээлийн бенчмарк бол софор дээр нэмэх 2.2 байгаа. 2.2. За тэгээрээс нь 7 жилийг бид нар 3 жил болгоно. За мөн одоо нийлмэл хүү буюу хүү дээрээс хүү тооцож байгаа энэ бүдүүлэг байдлыг засъя гэдэг ийм суурь нөхцлүүдэд тавина. За манай дамжин нэм сайдаар ахалж байгаа онтрогийн ажлын хэсэг мөн та бүхэнд одоо ойрын хугацаанд дахин мэдээлэл өгөх байхаа. Тэгвэл энэ хоёр ажлын хэсэг маань хоорондоо уялдаа холбоотой хэлцээрүүдээ ингэж хийж явна. За мөн цаанаас ирсэн бичигч гэсэн энэ онтрогоо хилцээ, зээлийн хүүгээ хилцээ, за мөн одоо менежментийнхаа төлбөрийг хилцээ гэдэг ийм одоо лед одоо тийм ажил хэрэгч загтал ирсэн байгаа. Тэгэд ингээд одоо ажил урагшилж байна. Нэг өдөрч зогсож болохгүй. Тэгэхээр 10 сар дундаа орчлоо. 10 сарда багтаад нөгөө талын хэлцээрт орох эрх бүхий улсууд, газар дээр шийдвэр гаргах эрх бүхий улсууд маань 10 сарда багтаад дараа 7 оны сүүлээр ирье гэж байгаа. Ингээд хэлцээрийн явцыг та бүхэнд одоо тогтмол мэдээлж байх болноо. За ингээд одоо ямар ч байсан бид нар энэ ондоо багтаад хэлцээр эхлэх нь. За тэр сэтгүүлчдийн дунд нэг буруу ойлголт яваад байлаа шүү. Энэ жилдээ хэлцээр хийж дуусгах ёстой. Хэрвээ дуусахгүй бол ингээд өнгөрчих юм байна. Үгүй шүү. Энэ жилдээ бид нар хэлцээр эхлүүлэх ёстой юм байна. Гэрээгээр бол. Тэгвэл бид аль болох энэ жилдээ багтаж хэлцээрийг одоо эцэлж дуусгахаар ингэж одоо шахаж хичээж ажиллана гэдгийг хэлдэг. За бас. За бүх мэдээлэл сонс. За. За би өөртөө мартцсан байсан байна. Энд нэг хариулт өгчий гэж бодоод яваад байсан. За би төвшин гишүүнээс өөрөөс нь асуулаа. За төвшин гишүүнээ та ямар мэдээлэл юу ярьсан бэ гэсэн. Үгүй уучлаарай. Сайдаа наадах чинь нодлонгийн төсвийн үеэр ярьж байхад миний гаргаж ирсэн построо. Нодлонгийн шүү. Одоо төвшин гишүүнээс та өөрөөсөө асуугаарай. Тэрийг нь энэ жилийнх гэж өлгөж аваад андуурсан юм уу, санаатай юм уу, санаагүй юм уу мэдэхгүй хэд хэдэн гишүүд энэ жилийнхаа гэд ингэж яриад байна лээ. Тэгэхээр энэ жилийн конференц зардлын систем юм октоос байхгүй. Нодлонгийн төсвөөс хойш нийтдээ бараг 4 их 80-аар бид орлогоо зардлаа таньчаад байгаа шүү. Багасгаж орж ирж байгаа ийм төсөв гэж ойлгоорой. Тэгэхээр энэ жилийн хувьд зардлын зүйл ангиуд бол нэмэгдсэн байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө бөөнд нь нэрлэгддэг байсан зардлын зүйл ангиудаа маш сайн наривчлж задлаад тэгэхээр тэр задлсан зарим зүйл ангиуд чинь шинээр орж ирж байгаа байхгүй юу? Өмнөх жилд нь байгаагүй шинээр орж ирж байгаа. Тэгэхдээ нөгөө өмнө бөөн байсан зардлуудаа маш ойлгомжтой болгоо гэд задлаа гэд улсын хурлын тогтоолоор бидэнд бас үүрэг өгсөн төсөв дагсан. Тэрний дагуу ангиллуудыг задлаад ширхэглэж багасгаж ингэж орж ирж байгаа одоо шинэ төсвийн ийм зохицуулт хийгдсэн гэж ойлгоорой. За тэгэхээр би хэллээ шүү. Өмнө нь би энэ цалин нэмэхийн тулд ийм их одоо бараг нэг их найз шатхуу төгрөгийг төсөвт хийх боломжгүй. Одоо нөөц боломж гарч ирж байгаа асуудал биш. Төсөвсөн байсан, төлөвлөсөн байсан үйл ажиллагаанууд маань 10% танагдана гэж ойлгоорой. Зорилттой төвшнгөөс 10% дутах эрсдэл гарна. Нөгөө KPI гэж бидраас нэгтгэх тийм ээ жилийн төлөвлөлтөөс 10% дутах эрсдэл гарч ирнэ.
Гэхдээ одоо хүнээр бол нэг 44 харьц барин гутал өмсдөг нэг 40 харьц барин гутал төлөөж ихэд тэгээ цалингаа өрөөл давхих нь шүү дээ ирэх жил. Ийм л байдалтай үзэх нь. Тэгэхдээ ингээд нэг бүрэн зогсчихно гэж бас үйл ажиллагаанд хийж болохгүй 10% танал гэж ойлгоорой. Тэгэхээр одоо энэ дотор ч одоо бид түрүү хэллээ шүү дээ тийм ээ. Төрийн дэргүүнээс эхлээд бүх үйл ажиллагаанууд нь 10% танагдана. Их хурлын үйл ажиллагаа 10% танагдана. Улсын их хурлын бүх гишүүдийн үйл ажиллагааны зардал 10% танагдана. Бүх яамдууд үйл ажиллагаа 10% танагдана. Бүх хөтөлбөрүүд танагдана. Одоо удаач амдар одоо явж байгаа үндэсний бүх хөтөлбөрүүд танагдана. Хоршоо 10% танагдана. Цагаан алт 10% танагдах нь байна. Хүнсний усур 10% танагдах нь байна. Тэгээ бүгд 10% танагдана. Бүгд 10% танагдана. Нэгдсүүдийг ирэмлээд иргээд одоо сар 30 саяд өөргөө явуулсан шүү дээ. Одоо энэ 5 жилийн төлөвлөлтөөр нэгдсүүд хэрхэн яаж тусч байгаа ирэмблэгтэй. За одоо сая уг нь 30 саядаас асууж байгаа шүү дээ. Энэ 14 мега төслийг ирэмлээд байх юу байх вэ? 14 хэмээ. 14 доторчоос 5 нь эхэлж гисэн явж байгаа. Тийм үү? Одоо хамгийн нэгдүгээр бид нар нэвт тусалгын үйлдвэрийн одоо энэ чинь яралдаа дуусгах хэрэгтэй. Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцаа яралдаа дуусгах хэрэгтэй. За тийм тэгээд одоо эхлээгүй байгаа төслүүдийн хувьд бол бас ирэмблэх асуудлууд бол байхыг бол үүсэхгүй. За тэрийг бол 30 саядаас асуух хэрэгтэй шүү дээ. За манай нэг сая дутуу мэдээлэл дутуу. Төсөв мөнгөний эдийн засгийн боломж бол хэцүү. Улс орны эдийн засгийн тийм амар биш байна гэж байгаа. Энэ үед одоо бид нар ингээд төсвийн устдал зардлаа нэмэгдүүлэх ийм шийдвэр, улс төрийн шийдвэр гэсэн бас гаргаж байгаа. Галаа тоглож байгаа үзэгдэл биш үү? Хоёрдугаар та бас хэлжсэн засгийн газар улсын хурлын гишүүдээс устдал зардлыг ямар нэгэн байдлаар нэмэгдүүлэх хуулийн төсөл юм уу? Энэ санаачлаг гаргахыг хуулиараа одоо бид нар бас төвлөнө гэж. Ер нь бол инфляцтайгаа уялдуулаад 6% нэмэгдүүлээд явуулсан. Одоо ингээд 8%, 20% гэх ийм нэмэгдүүл гарч байна. Тэгээ энэ дээр одоо тохиолдол энэ улсын хурлын гишүүд, засгийн газрын гишүүд ч өөрсдөө энэ хууль дүрм журмаа мэдэх гэдэг юм. Энийгээ дагаж мэддэг тал дээр ер нь ямар ойлголттой байгаа хүмүүс юм бэ? За та жоохон хоцроод ороод ирчих шиг боллоо тийм ээ. Төрөв энэ талаар би одоо бараг цаг ярьлаа. Тэр энэ урсгал зардлаа хэрвээ нэмсэн бол яг таны хэлж байгаа эрсдэл үүснэ. Засгийн газар энийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Төсвийн хүрээгээ дагсан ч энэ ямар ч боломж байхгүй байхгүй юу? Бид ч 6 за байж л та би хариултаа дуусгаад хэлдэг. 6 сарын 1-нд батлагдсан төсвийн үрээгээр ч юм бол энэ чинь 33.5 их найдын зардлын хязгаартай. Одоо бидний оруулж ирж байгаа чинь бол 500-аар танаад 32.9 гэж орж ирж байгаа. Хэрвээ энийг 831-ээр нэмнэ гэсэн бол энэ төсвийн үрээгээ харсан ч болохгүй. Нөгөө 24% хязгаараач давч нь болохгүй. Төсөв мөнгөний бодлогоо харсан ч одоо жинхэнэ инфляцийг өдөөгдөг учраас энийг бол бид эзэж зөвшөөрөхгүй. За яагаад энийг одоо бид тэгж оруулахаар засгийн газар маань энийг зөвшөөрөд явж байна вэ гэхээр сайд нар маань тэр хэмжээгээр бүгд нийлээд засгийн газрын үйл ажиллагааны зардлыг одоо ёстой буруу тийшээ харж уйлж байгаа зөв тийшээ харж одоо инээж бол чадахгүй одоо тэгээд гүлий зогсож байгаа л одоо танаад ингээд одоо очих байсан тэр төлөвлөгөөт KPI өөр одоо төлөвлөлтүүд юу вэ нэрч хэлье. Эдгээрээс л одоо хүрэх тэр санхүүжилтийг одоо тус бүрдээ хасах нэ. Төсвийн бүх ерөнхийлөн захирагчаар өөр дээрээ одоо ийм хасалт үүдэлд авах нэ л гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд урсгал зардал маань нэг ангиллаас нөгөө ангил руу шилжиж байгаа учраас инфляц үзүүлэх нөлөө нь бол ер нь маш бага гэж ойлгоорой. Засгийн газрын нэрээр бондуудын үн ханш 9 он тогтсон болсон. Энэ зарим гишүүнтэй холбоотой одоо мэдээлэлтэй холбоотой юм уу? Тэгэн шүү дээ. Өнөөдөр байгаа үйл явцтай улс төржилттэй холбоотой. Тэгэн. Одоо энэ улсаа орлох гэж байгаа юм шиг мэдсэн мэдээг нөө баахан худлаа юм ярьдаг болоод шүү дээ. Энэ улс төржилттэй холбоотой. Төв багныхын валютын нөөц нь байхгүй болцсон, төрийн сан хоосорсон байна гэж тэгж ярьж байгаа хүнийг ер нь Монгол улсын төрийн түвшээгийг мөнгө гэж итгэхэд хэцүү шүү. Бид нэр өөрөө биш энэ чинь гадаадын зээлжих зэрлэг тогтоогдсон байгууллагууд Монгол улс төлбөрийн чадвар нь сайн байна. Гадна талдаа өрийн менежмент нь сайн явж байна. Тийм учраас хятадын зээлжих зэрлэг унаад байна. Америкийн зээлжих зэрлэг унаад байхад Монгол улсын зээлжих зэрлэг бид нар хэвээрээ хадгаллаа гэд Дисафич агентлаг хэллээ шүү дээ. Одоо энэс илүү үнэлгээ гэж одоо хаана байх вэ? Тийм ээ. За бондуудын яг йелд энэ ч юм бол ер нь байнга л хөдөлж идэг ийм асуудал. За тэгээд ингээд жоохон төсөв сунжраал ийм муу мэдээ гарах юм бол бас л савлан шүү. Тэгэхээр бодит мэдээллийг хэдүүлээ одоо үнэн зөв олон улсад тогтмол ер нь мэдээлж явах хэрэгтэй. Тийм учраас ер нь бол зээлжих зэрэглэл болон ер нь манай төлбөрийн чадвар валютын нөөцлөр ямар нэг эрсдэл бол гараагүй байгаа. Харин ч би дараа 7 хоногт одоо
За урьдчилж хэлэхэд бас хэцүү байна. Гэхдээ дараа 7 хоногт би дахид сайн мэдээ дуулган танарт. За та бүхний энэ өдрийн амгалан айлтгая. За боловсролын салбарт юу бол одоо ярий. Нэгдүгээрт сая манай сангийн сайд хэллээ. Энэ цалингийн өсөлтөд боловсролын салбарт 20%-аар үндсэн цалин нэмэхээр өнөөдөр засгийн газар дээр зарчмын шийдвэр гарч байна. За ингэснээр бол нийтдээ энэ салбарт ажиллаж байгаа 90 гаруй мянган хүний цалин хөлсний энэ үндсэн цалингийн асуудал бол 20%-аар нэмэгдэхээр шийдэгдэж байна. Гэхдээ нөгөө талдаа түрүүн сангийн сайдын жавхлангийн хэлсэнчлэн бид бас одоо урсгал зардлаасаа үйл ажиллагаа хөтөлбөр арга хэмжээнээс таналт хийх юм шаардлагатай болж байгаа. Энэ ажлыг бол одоо бүгдээрээ л хамтдаа хийж гарахаас өөр ямар нэгэн аргагүй. За түүний зэрэгцээ одоо ажил хаялт одоо зарлаад байгаа энэ одоо Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны улсуудад хандж хэлэхэд бол өнөөдөр эдийн засгийн бүрэн бололцоонууд л энэ шийдвэрийг гаргаж байгаа шүү. Одоо шууд маргааш үндсэн цалин 3.5 сая болгох ч гэдэм үү, энэ бол өнөөдөр Монгол улсын эдийн засгт ямар ч боломжгүй. Ингэж нэмэх юм бол 3.3 их 80 төгрөг дахиад нэмэх шаардлагатай бол. Тэгэхээр энэ ажил бол ер нь ийм юм бол бас хэцүү гэдгийг хэлээд бид бас нэг 3 жилийн төлөвлөгөөгөө гаргаад жил болгондоо нэмж явж энэ одоо багш нарын зориод байгаа, бид ч гэсэн бас зориод байгаа энэ цалингийн нэмэгдлээ бүгдээрээ ярилцаад явъя гэсэн ийм л байр суурийг илэрхийлж. За хоёрдугаарт бас манай одоо гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас сайд нь хэлэх бах энэ ажил аяллаа тал дээр өнөөдөр арбитрийн томилогдоод маргаан үргэлжлээд явж байгаа ийм үе байгаа гэдгийг хэлье. За хоёрдугаарт өнөөдөр цахим сургуулийн байгуулах асуудал засгийн газрын тогтоол гарлаа. За энэ бол одоо нэлээд Монгол улсын энэ боловсролын цахим шилжилтэд нэлээд онцлог үйл явдал болж байна гэж харж байна. Ахлах сургуулиудад бид өнөөдөр 17 мянган хүүхдэд ийм сургалт хийж гэрчлэгээжүүлэх юм боломжтой болж байна гэсэн үг. Ингэснээрээ Монгол улсын боловсрол өнөөдөр орон зай цаг хугацаанаас үл хамааран олон хүнд хүрэх боломжтой болж байна. Өнөөдөр хөдөө орон нутагт одоо Доронтын Матад суманд байгаа хүүхэд яг Улаанбаатарт байгаа сайн сургуулийн сайн багшийн хичээлийг шууд үзээд явах боломжоор хангагдж байна гэсэн үг. Сайн багш нар 400-аад багш нар 427 багш өнөөдөр энэ цахим платформ дээр ажиллаж байна. За энэ хичээлийн шууд үзэж явах 20 гаруй мянган хичээл байж байна. 6-аас 12 дугаар ангийн болон 1-ээс 5 дугаар ангийн бүх сурагчдууд интерактив ийм байдалтай болсон. Шууд хэрэглэж болно. Цахим байдалд орсон. Энийг шууд хэрэглээд 20 гаруй мянган контентоо үзээд түүний зэрэгцээ Монгол улсын өнцөг болон бүрт ийм чанартай боловсролыг эзэмших боломж байна. Өнөөдөр 10 дугаар сарын байдлаар 1600 гаруй ихэвчлэн одоо нарийн мэргэжлийн багш нар дутж байна. Энэ дутлыг арилгах бас нэг том чухал алхам болж байна гэж бид харж байна. Мөн гадаадд сурж байгаа монгол хэлээ бараг мартсан ийм хүмүүс ч гэсэн монгол хэлээрээ үзэх ийм хүүхдүүд монгол хэлээрээ хичээлээ үзэх ийм боломжоор бүрэн хангагдж байна. Гадаад байгаа монгол туурхтнууд бас үзэх боломжтой. Солонгост байгаа, Туркид байгаа олон одоо ийм монголчууд олноор байгаа ийм газруудад монгол хэлээрээ ахлахынхаа боловсролыг эзэмших юм боломжийг авч яана гэсэн үг. Цаашдаа бид энэ мэдлэг дээр суурилсан амжилтуудаа баттгаж явна. Та бүхэн мэдж байгаа Стэнфордын их сургууль, Оксфордын их сургууль ч гэсэн мэдлэгээр боловсрол эзэмшиж үжсэн ийм хүүхдүүд бас суралцж байгаа. Энэ бүхнийг батжуулж явна. Түүний зэрэгцээ бид цаашдаа энэ баг сургууль дээр энэ мэдлэгийн контентуудыг нэмэгдүүлж баг сургууль дээр ч гэсэн нэгээс эхлээд хичээлээ үзэх юм боломжийг хангаж явна. Ингэснээрээ 6 настай хүүхдүүд бас ээж авийнхаа дэмжлэгтэйгээр мөн одоо аймгийнхаа одоо боловсролын газруудын дэмжлэгтэйгээр өөрсдөө хичээлээ үзээд явах одоо ирээд дүүцүүлээд явах ийм боломжуудыг хангаж эхэлнэ гэж ингэж харж байна. Баярлалаа. Маргааш дээр ажил хаях юм уу, хаях юм уу? Тэгэд энэ хилцээр бол үргэлжилж байгаа. За аливаа хөдөлмөрийн маргаан бол одоо хөдөлмөрийн сонирхлын маргаан буюу одоо эрхийн маргаан гэж байдаг. За энэ хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг харилцаа. За багш нарын одоо ажил хаялттай холбоотой одоо 3 үе шаттайгаар хилцээр явах ёстой. За нэгдүгээрт нь харилцан тохиролцох ёстой хоёр тал. Одоо маргалтад байгаа хоёр тал нь харилцаа. За энэ тохиролцож болохгүй байна гэх юм бол хоёр дахь үе шат нь буюу одоо зуучлагч томилоод ажиллаулдаг. За зуучлагч манай яамнаас томилогдоод ажилласан үр дүнд хүрээгүй. За тийм учраас 3 дахь үе шат буюу арбитрийг томилон ажиллаулдаг. За арбитрийн гаргасан шийдвэр бол эцсих байдаг. За би одоо энэ ажил хаях гэж байгаа багш нартаа бас хэлэхэд ер нь аль дэлхийн бүхэл улсууд энэ ажил хаялт бол хуулиараа зохицуулдаг.
хуйлгүй зүйл нэг ч харилцаа байхгүй шүү дээ. Тийм учраас одоо энэ арбитр томилогдоод явж байгаа хугацаатай одоо энэ өнгөрсөн нэгд өдрөөс эхлээд ажиллаад явж байна. 10 хоног тэр арбитр маань ажиллах ёстой. За ингээд шийдэлд хүрэхгүй бол маргаан маань шүүгэж хэлчих ёстой. За томилогдсон арбитраас хинч татгалзах эрх байдаггүй. Арбитрийн гаргасан шийдвэр эцсих байдаг. За шийдвэр таалагдахгүй байна гэж үзвэл шүүхтэр маргаа үүснэ. Тийм учраас шүүхтэр маргаа үүсээ за хууль бус ажил хаялт байсан байна гэдэг шийдвэр гарах юм бол багш нарын өнгөрсөн хугацаанд ажил хийсэн хугацааны цалин нэмэгдлийн асуудлууд гарч ирнэ. Энэ маань өөрөө эргээд эдийн засгийн үр дагавартай үйл ажиллагаа шүү. Тийм учраас ажил хаях тохиолдолд заавал хуулийнхаа дагуу одоо ажил хаяач гэдгийг одоо хөдөлмөрийн яамны сайдын хувьд би бас зөвлөх байна. Тийм учраас багш нар маань үйлдвэрчний эвлэлтэйгээ сайн зөвлөдөд бид нар үйлдвэрчний эвлэлүүдтэй болон одоо ажил хийж байгаа нөхдүүдийн төлөөлөлтөд байнга уулзаж арга хэмжээ авч байгаа. За өнөөдөр одоо 1 цаг 30 минутанд мөн одоо үйлдвэрчний эвлэлийнхэнтэй уулзсан. Тодорхой хэмжээнд одоо зөвшөлтсөөл явах ёстой зүйл шүү дээ. Энэ маань энэ улс төр ийм эдрээтэй байгаа үед эдийн засаг маань ийм амаргүй байгаа үед за сая одоо Жавхлан сайд маань бас хэлж байна энэ Монголын төр ажиллаа хиймээр. Одоо ингээл нам төрийн маргаан чимшиг, намын маргаан чимшиг за бүлэг нь хуралдахгүй хуралдана гэл ингээл яваад идэг. Монгол Ардын нам маань парламент дахь олонхын бүлгийг бүрдүүлж байгаа. Энэ төр засгаас гарах шийдвэр маань олонхын бүлгийн шийдвэр байдаг. Хийх ёстой ажлууд нь байхад бүлэг хуралдуулахгүй байдаг ч юм уу эсвэл засгийн газраа огцруулна гэл цаг хугацаа өөрөө хүлээхгүй шахаж байна шүү дээ. Тийм учраас энэ цаг үетэй уралдаж ажил хийх шаардлагатай энэ үед маань одоо намын бүлгүүд маань хуралдаад одоо улсын төсөв бид нар өргөн бариад 46 хоног. Гэтэл өмнөх жилүүдэд 45 хоногийн дотор хилцэг нь битгийл баталцдаг байсан хугацаа. Хоёрдугаар хилцүүлгээч эхлэв. Гэх зэрэг ийм үр дагаврууд гарч байгаа ийм эдрээтэй үед маань бас багш нар маань эмч нар маань бас ажил аюултын асуудал ярьж байна. Гэхдээ ажил хайж болон таалагдахгүй байгаа бол энэ чинь бий болдог л маргаан шүү дээ. Гэхдээ хуулийн дагуу явах хэрэгтэй. Тийм учраас арбитр томилогдоод ажиллаж байгаа. Манай амнаас 3 арбитр томилогдоод ажиллаж байна. Хоёр тал одоо хэлэлцээрийн одоо энэ яг энэ процесс явж байгаа үед болжгол одоо хэлсэн тохиролцох хэвээр бас тодорхой хэмжээний шийдвэрүүдийг гаргах оролдлогуудыг хийж байна шүү дээ Монгол Улсын засгийн газар. Тийм учраас хүлээцтэй хандаад хэрвээ хууль бус ажил хаялт хийсэн байна гэж үзэх юм бол шүүхтэр багш нарын нэг ажил хийсэн багш нарын цалин хөндлөгийн асуудал яригдэн шүү. Энийг одоо төрхирж байгаа эсвэл удирдах байгаа хүмүүс маань маш одоо болгоомжтой хандах хэвээр юм харилцаанууд байдаг. Хөдөлмөрийн одоо хоёр төрлийн харилцаа одоо маргаан үүсдэг байх нь шүү дээ. Сонирхлын буюу одоо эрхийн маргаан гэж. Одоо яг сонирхлын маргаан үүсцэн явж байгаа. Арбитр өнгөрсөн нэгд өдөр томилогдсон 10 хоног ажиллах ёстой. Энийхээ шийдвэрийг харах хэрэгтэй. Мөн төр засгаас гаргаж байгаа энэ цалин хөндлөөний нэмэгдлийн асуудлыг ч гэсэн багш нар бас харж үзэх хэрэгтэй. Гэдгийг хэлье. За өдрийн мэнд төргий. За мөн одоо эрүүл мэндийн салбар бас санхүү эдийн засгийн бэрхшээлтэй цаг мөчийг туулж яваа. Тийм учраас бид илүү санхүүгийн сахилга баттай аль болохоор 25 оны давхтаа үр ширгүүд авахыг зорж байгаа. За засгийн газраас өнөөдөр тооцоол хийгээд эрүүл мэндийн яамтай хамтарч бид ажиллаад 181 тэрбум төгрөг цалингийн нэмэгдэлд гаргуул бид одоо нийт эрүүл мэндийн салбарын ажилчдынхаа үндсэн цалин шүү. Зөвхөн нэмэгдэл цалин биш. Үндсэн цалин 15% нэмэх болцоотой гэж үзээд өнөөдөр хамтарсан ийм шийдвэр гаргаад энэ шийдвэрийн төслөө засгийн газар их хурл дөрвөн барихаар саналаа өглөө. За мөн бас одоо бид санхүүгийн сахилга баттай байж чадаад эх жил өнгөрсөн жилийнхаа өрийг дарахгүй байж чадах юм бол 180 дээр нэмэх нь 316 тэрбум төгрөг өшөө байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид бол цалинг 30-аас 40% хүртэл нэмэх боломж энэ гүйцэтгэлийн санхүүжилт. Манайхаас юг бодох юм бол боловсролын салбарыг бодох юм бол арай өөр гүйцэтгэлийн санхүүжилттай. Гүйцэтгэлээрээ дамжуулаад сайн гүйцэтгсэн, чанартай гүйцэтгсэн байгууллагууд нь илүү санхүүжилт авах үр ширгүү байх юм боломжийг бүрдүүлэхийг зорж байгаа. Тийм учраас бидэнд одоо 25 онд илүү сахилга баттай. За дээрэс нь илүү одоо оновчтой санхүүжилттай. За дээрээс нь та бүхэн мэдж байгаа томуу төсөл өвчний одоо идэвхжлийн үйлрэл эхэлж байгаа. Аль болохоор одоо баг өвдөж эрүүл мэндийн салбар санхүүгийн болон эрүүл мэндийн ачаалал бага очисоо гэж зорж ажиллаж байгаа. За үүний вакцинжуулалт хийсний үр дүнд өнөөдөр зарим аймаг бүр 100% хүртэл хийх шаардлагатай усуд хийсэн байна. Улсын дундаж 86.4 болсон байна. Бидэнд бас их ихтгэл төрж байгаа. Эцэг эхчүүд одоо эрүүл мэндийн салбарынх нь бидний одоо бас хамтын сайхан ажиллагаа бүр 86.4% хүртэл урд өмнө томоогийн вакцины хамрагдах ёстой хүмүүсийн хамрагдалт ийм өндөр түвшинд байгаагүй. За энэ бол бас одоо нэг ихтгэл төрүүлж байгаа. За мөн бас Улаанбаатарын өвчлөл дарагдаад аваа намжив байгаа. Ямар ч гэсэн 11 сард томоо төсд Улаанбаатар хоёр нийлчихгүй байвал бид бас одоо эрүүл мэндийн салбар дээр ачаа бага ирнэ. Олон хүн өвдөхгүй
болохгүй гэсэн ийм санаатай тэгээ ингээд ажиллаж байна. Имрайны салбараас танагдсан ихээр яг айлаа салбартаа жишээ төвчж авах За жишээлбэл эрүүл Монгол хөтөлбөр гэж байж байна тийм ээ. Эрүүл Монгол хөтөлбөр, нийгмийн эрүүл мэндийн тусламжийн ажлууд байж байна. За мөн одоо эрүүл мэндийн салбарынхны сургалтууд байгаа, тусгай сан байгаа. Гадаад дэмжлүүлээд ирсэн улсуудад мөнгө олгодог шүү дээ. Гэх мэтлэнгийн энэ болгоноос ингээд жижиг хасаар бол 10% болно шүү дээ. Тийм ээ. эхний хэсгийн имрай проекттэй засвар дараа 4 сараас хойш ажиллахгүй байгаа гэдэг асуудлыг удаа дараад байна. Ер нь эхний хэсгээр юу болоод байна? Төрөлцсөн ганц улсын том эмнэлэг чи имрайгүй байх нь Сая тендерийн ялцсан байлаа. 360 сая төгрөгөөр засвар хийх байгууллагын тодорсон гэсэн. Тэгээд ажил нь эхэлсэн гэсэн. Бид бол бүр 26 онд юу тавьсан байгаа шүү дээ. Шинэ имрээ авах тоног төхөөрөмж тавьсан байгаа. Төсөвт мөнгө тавьсан байгаа. Эрүүл мэндийн яамнаас их нэгсэн эмнэлэгтээ шалгалт оруулах гэсэн шалтгаан дөрөв гарсан болов. Одоо яг ерөөсөө тасарсан байна. Удирдлагт нь ер нь хариуцлага тооцох юм арга авахгүй юм уу? за юуны тайлан бэлэн болсон гэж надад хэлсэн. За тэгээд одоо энэ 7 хоногт надад танилцуулна. За үүний дараагаар би та бүхэнд хэвлэлт мэдээлэл өгье. энэ нөгөө юу яалтаа хүлээ авах тусламжийн зарлыг 30%-аар тасан байна гэсэн албан ёс мэдээ байгуулсан. Энэ юу болсон бэ? Энэ худлаа. Энэ худлаа шүү тийм байхгүй. 15% гэдэг тооцоо таан гарчсан л да. Багшрын 20% хэмжээд одоо энэ 15%. Яг гоо дундад цалингийн хоорондоо харьцуулж байгаа юм. Дундад цалингийн хоорондоо харьцуулж байгаа юм. Манай эрүүл мэндийн салбарын дундад цалин бас боловсролын салбарыг бодвол арай жоохон ахиу байгаад байгаа юм. Дээрээс нь би сая хэллээ тийм ээ. Бид эрүүл мэндийн даатгалын сангаа зөв байлгаж чадах юм бол бид 15 битгий хэл 30-40% хүртэл нэмэх боломж байгаа. Зөвхөн бидний сахилга бат хэрэгтэй. Санхүүгийн сахилга бат. Одоо ажилласан жилээр хамаарч байгаа тийм ээ. 1-ээс 4 жил ажилласан эмчнэр бол нэмэгдэл нь ороод шүү. Нэмэгдэл нь ороод сая 800-аас 2.5 сая. За 5-аас 10 жил ажилласан улсууд бол 2.5-аас 3 сая. 10-аас дээш 20 хүртэл жил ажилласан улсууд нэмэгдэл нь ороод 3 саяас 3.5 сая авч байгаа. Нөгөө жижигүрэнтэй тондогтой шүү тийм ээ. Жижигүр тондгоо эмчнэр нь тэгээгүй шүү гэдэг дээ. Эм тарианы санхүүжилт тасарсан гэдэг өвчнүүдээс хэлж аваад байгаа гэсэн. Ядуугаараа их тусдаар одоо бүр хавгаа байгаа гэдэг. Энэ үнээр тасарсан юм. Байгууллагууд өртөө байгаад байгаа. Ийм ханган нийлүүлэх байгууллагууд өртөө байгаа учраас ханган нийлүүлэхгүй тасалдж байгаа зүйлүүд байгаа. За үүнтэй холбоотой бид одоо сахилга бат гэж яриад байгаа л юм. Шаардлагагүй хугацаанд өгсөн эмнэлэг авахгүй болохыг шаардж байгаа. Тухайлх юм бол одоо өнгөрсөн одоо сэтгцийн эрүүл мэндийн төв дээр гарсан нэг зөрчил бол сарын дараа хугацаанд дуусгаж байгаа эмийг 1.5 сая тэрбум төгрөг худалдаад авсан байна шүү дээ. 1.5 тэрбум төгрөг. Миний сахилга бат гэж хэлээд байгаа энэ зүйл байхгүй юу? Тэгээд сарын дараа хугацаанд дуусж байгаа. Тэгээд устгасан акт нь байхгүй. Тэгээд сэтгэц нөлөөтэй юмнууд шүү дээ. Маш ноцтой асуудал. Тийм учраас энэ одоо бүр эрүүгийн цагдаад мэдээлэл өгсөн байгаа. Энийг би сахилга бат гэж хэлээд. Би та бүхэнд нөгөө баримтаар эмийн сангуудын байрлалыг харуулдаг аппликейшн үзүүлсэндээ тэрийг та бүхэн сонирхож үзээрэй. Тэр ажиллаж эхэлснээс 5 хоногийн дараа хэд эмийн сангууд жижиглэнгийн худалдааны үн 2% буурсан байлаа шүү дээ. Би одоо 14 хоногийн дараа хэд буухныг харах гэж байгаа. Нөгөө нийт үнэ хардаг учраас үн буурч байгаа байдлыг ажиглаж болдог. Та бүхэн бас энийг сайн сурталчилж өгөөрэй. Иргэд одоо энэ ханиа томоотой үед энэ эмийг би аль эмийн сангаас ямар үнээр авч болох вэ гэдээ хараад байгаа шүү дээ. Энэ их чухал аппликейшн хийсэн. Энэ бол одоо 100 хоногийн маш одоо их хүч хөдөлмөр олон байгууллагууд нээж ажилласан том ажил байгаа шүү. Энийг анхаараарай. Хайн гээгүй бай. Хилцээр хийхдээ сая сонсцлоо тийм ээ. Үйлдвэрчний хэвлэл бол шаардлага тавьж байгаа. Түрүү нэг жагсаал хийсэн. Манай эмчнэр чинь бас нэг сайхан тал нь бол одоо жижигүүрээс буусна нөгөөдөлөө төлөөлөө талбай дээр гараад жигсчихсэн та бүхэн мэдж байгаа саяхан. Тийм ээ. Бусд нь ажлаа үргэлжлүүлээд одоо ард иргэдийнхаа инхий манаанд одоо найдвартай зогсож байгаа. Тэгэхээр ер нь энэ эмч багш нарын энэ ажил ажиллаад үйлдвэрчний хэвлэлийн төрөлсөн нөлөөтэй оролцоод байна даа гэсэн ийм хандлага бас бас цалин бас үнэхээр бага байна. Нийгмийн баталгаа сул байна. Би ч өөрөө эмч хүн. Би ч бол болдгсон бол одоо өстой $1000 дээшээ цалинтай болгочмоор байна. Тэ. Үүний тулд бид яах вэ гэхээр энэ нэгт Монгол улс эдийн засгийг тэлэх хэрэгтэй. Нэгсэнд орлого нэмэгдүүлэх ёстой шүү дээ, тийм ээ. Монгол улс хулгай эдгүү шудраг болох хэрэгтэй.
орлого нь нэмэгдэг баг шүү дээ. Сая маш чухал юмнууд ярьж шүү дээ. Оюун толгойн одоо тэр хүүний асуудал яригдж байна. Далд уурхай ашиглаж эглэж байна. Нэмэлт ордуудаа ашиглая. Ингээ мөнгөтэй карманд мөнгөтэй өжөж илүү их тараахаас мөнгөгүй өжөж хамаг юмнасаа танаа тараана гэдэг бол өөрөө буруу. Тийм учраас бид одоо эдийн засгаа зөв тэлхийн тулд ерөөсөө л шудраг болцгоё. Бүх салбарт. За баярлалаа.